Hi guys, it's Adna. За өнөөдрийн миний vlogтай хамтаагаарай. Хантай айгу гоё санагдсан ингээ өдөржингөө vlog хийгээд явсан чинь би тэгээд аль чадгаараа л бичлэг хийх гэж хичээсэн чинь гадаа ингээ бичгээр чинь дуу хүмүүст авах юмгүй гэдэм биш үү. Тэгээд зүгээр ер нь бол voice over хийчихвэл хамаагүй цэвэрхэн сонсогдох байх гэж бодоод тэг ямар тач одоо эхний зогсоол руугаа явж байна. Эхний зогсоол Мэйбрийн би нэг багс захиалсан. Буусын захиалгын нэг хугацаа тавьсан гэсэн нэг тэр багснууд нэрсэн өнөөдрөөс аваарай гэхээр нь авах гэдэг лээ. Арчлаа. Энийг хэдүүлээ дараа мэдээлж үзье. За ямар ч ихний зогсоол юм байлаа. За дараагийнх бол маникюр иймэрхүү байгаа. Шим байхгүй. Бензин. Баян дөө. Шашхаг уйдаашхал тустай хэсэг байдаг гэсэн. Бензин доочлох зав байхгүй бол. Бензин доочлохээс зүгээр гадар юм амжуул байхгүй. Бензин доочлох ямар ч завтай болов. Яг одоо миний өмс юм байна гэж харуулж байна. Тэгээ замдаа алхаа явчихсан чинь хөрхөн bubble tea ягаад би бүр сүүлийн хэдэн сар жанга үнэхээр бүр bubble tea юмар санагдаад тэгээс замаараа bubble tea аваад явж байна. Маникюр дээрээ ирээд би ойрдоо ерөөс ингэж хомсоо ургуулаагүй айгуудсан. Тэгээ френч хийлгэсэндээ бүр амар гоё сэтгэл хангалуун байгаа. Ингээд маникюраасаа гарчаад би уг нь бол замдаа бүр нилээ их юмнуудаа яарсан. За уучлаарай. Замын хажууд бичих үнэхээр тийм юм билээ. Тэгээ гадуу нөө микрофон гаргаа явчих хэрэгчээд тэгээ одоо ингээд юу ярьснаа хэлье. Манай найзын биеийн өвдөд ер нь бол өнөөдөр өглөө эмнэлэгт үзүүлээд нөө дээд даралт нь хоорондоо нийлээд зүрхэн нас хэмнэн алдагдаад тэгээ ер нь бол биеийн муугаа тэнгүүтээ эмнэлээсээ гарчаад нөө тусал хийлгэн гэхлээр нь би яг өнөөдөр ийм хүүхдүүдгүй боломжтой байгаа үедээ найзтай зүгээр тусал хийлгэхэд нь гоё хантайч болтгой сууя гэж бодоод найз руугаа явж байна. Би тэг шууд сая өглөө л мэдсэн. Би нөө гэрээсээ гарахдаа найз руугаа залгасан чинь эмнэлэг дээр ингээл хүү яасан бэ гэд зүгээр л ингээд тусал хийлгэхэд нь хүртэл найзтай хайнуулаад сууж ингээд чадж байгаа энэ өдөртөө би бүр үнэхээр их баярлсан. Яагаад тэгэхээр хүүхдүүд гэдэг ер нь бол би завгүй байдаг. Тэгээ яг ийм найзтай хайнуулах тийм эмнэлгээр явах энэ өдрүүдэд нь хамт ерөөсөө байж чаддгүй. Одоо би та нарт багсныхаа unboxing ASMR хийж үзүүлье. Зөвхөн зориулсан гол юм ууттай байгаа. Гой зэрэг. Яна бор амар орчлоо. Зодог гэдгээ. Би нэрэн гэртээ угаасаа байнгын л ирүүл хоолдог болохоор гадуур ингэ явж байхдаа junk food бүрээд их амар дуртай. Тэгээд найзтай тусдаа гарсан гэд гэрт нь гэрийн үнэртүүлэгч авсан байгаа. Манай найзын үнэртүүлэгчний Black Cherry гэдэгт айгу дуртай. За өмөртэй найзынхаа дуртай байгаад байсан нөө гэрийн үнэртүүлэгчийг нь авчлаа. Надад энэ зузаан холтой юм loafer бүр үнэхээр хэрэгтэйсэн ахгүй юу? Харамгтай. Тэгээ би нэг нэлээд олон өдөр харж байгаад өнөөдөр ер нь яг өмсгөл нь ямар байх нь хүлд гоё эвтэйхэн байх нь гэд очиж өмсөд үзсэн чинь эвтэйхэн байдیں۔ Тэгэхээр навчлаа. Ингээд ер нь бол орой олсон. Яг одоо цаг 7 цаг болж байгаа. Тэгээд дэлгүүрээсээ гарчаад нөхөртөөгөө хамт ажлын тарч гарна, бүүл орж сайхан шүл уусан. Тэгээ мэдээж бүүлд 30-аас 40 минут ер нь бол очрол сууж агаад орсон ядлаар суудал захиалаагүй байсан учраас өнөөдрийн влог энэ үнэртүүлэгчийн найзандаа хүргээд дуусгая. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.